За баярлалаа. За энэ орон сууцтай холбоотой ер нь залингийн гэмтэрэг ихсэж байгаатай холбоотой энэ хууль эрх зүйн шалтгаан нөхцөлийн асуудал бол 10 жилийн өмнөөс яригдчихсан. 10 жилийн өмнө 2016 оны 11 сард улсын бүртгэлийн багц хууль засгийн газраас улсын их хурлд өргөн баригдаж явах үед энэ дуусаагүй барилгыг барьцаалж давхар барьцаалж захиалагч иргэдийг охироож байгаа асуудлыг хаахын тулд бүртгэлийн багц хууль бас өөрчлөлт орж ирж ирсэн. Бид шууд л хэлчихье. Энэ тэр заалтыг улсын их хурлын хилцүүлэн шатанд хассан байна. Яагаад тэгэхээр улсын их хурл дээр маш олон барилгын компани төлөөлөлүүд байсан. Тэгэхээр энэ барилга орон сууц барилгын компаниудын бас гол санхүүжилт босдог асуудал бол энэ дуусаагүй барилгаа үл хөдлөх хөрөнгөийг бүртгүүлээд тэгээд тэрийг гэрчлэгээ банк санхүүгийн байгууллагад барьцаалж санхүүжилт олгодог. Тийм учраас энэ одоо банкуд бас барилгын салбар энэ эрсдэлд орох нэ гэдэг үндэслэл ярьж хасж ирсэн. За одоо ингээд 10 жилийн дараа эргээд авахд бол залууж хохирсон иргэдийн одоо тоо бол үлэмж нэмэгдсэн ийм дүн байдалтай байж байна. За тухайн үед би бас хууль зүйн дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа бас нэгд их хурлын гишүүдийн санал гаргах эрх, хууль тогтоох эрх байсан. Би бол зориуд протоколд бас тэмдэглүүлж ирсэн. За энэний үр дагавар бол их олон болно шүү. Их олон иргэд хохирно шүү гэдгийг би зориуд протокол тэмдэглүүлжсэн. За оршид бодгож би энэ үгийг хэлж байгаа юм. Тийм учраас энэ бол нэг төр засаг мдээгүй хайхрахгүйгаас болж ийм асуудал үүсээгүй шүү гэдгийг би өөрчилж хэлэх гэж. За одоо ер нь эрх зүйн орчны хувьд ямар байгаа вэ гэхээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10-д барьж дуусаагүй үйл хөдлөх хөрөнгийг 2 болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан барьж байгаа тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээр 31-ийн 2-т барьж дуусаагүй барилга улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад оруулсан иргэн хуулийн этгээд урьдчилан тэмдэглэл хийх боломжтой байгаа. За одоо энэ дуусаагүй барилгын бүртгэл бол нийт улсын бүртгэлд бол 2340 дуусаагүй нийтийн зориулалтаа орон сууцны барилга бүртгэлтэй байна. Үүнээс 274 нь бүрэн ашиглалтанд орсон байна. За энэ дуусаагүй барилга барьцаалагдж байгаа тоон дүнг та бүхэнд харуулж байна. Жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Энэ барьцаалбар. За хамгийн сүүлд энэ 2025 он 2023, 24, 25 гэдэг ингээд барьцаалбар бол жил тутам ингээд нэмэгдээ яваад. За барьцааны гэрээний нийт үнийн дүн жилээр ойролцоогоор 47-оос 50 тэрбум төгрөгийн хооронд байна. За тэмдэглэлийг та бүхэн харж байна. Урьдчилсан тэмдэглэлийн тоо өсөж байгаа. Нийт захиалгын гэрээтэй харьцуулахад иргэд гэрээгээ улсын бүртгүүлэх түвшин харьцангуй бага байна. Өөрөөр хэлбэл шинэ орон сууцны захиалга өгөөд орон сууцны захиалж байгаа иргэд маань тэр гэрээгээ улсын бүртгүүлж өөрөөсөө эрх зүйн давхар барьцаалж тэр эрсдлээс хамгаалах эрх зүйн мэдлэг энэ юм бол дутагдaltaй байна гэдгийн тоо энэ шалтгаан нөхцөлийг эндээс харж болохоор байгаа. За сүүлийн 5 жилд орон сууцны захиалгатай холбоотой залингийн гэмтэрэг 2365 бүртгэгдсэн байна. Нийтдээ шүүхээр шийдэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гарсан 570 хэрэг байна. За энэ тоон дүн нь 16.7 тэрбум төгрөг байна. За нөхцөл байдлын хувьд бол орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн боловч улсын бүртгэлд бүртгэдэггүй захиалагчийн эрх одоо гэрчлэгээ авч чадахгүй хохирч байгаа юм асуудал үүсэж байна. Иннээсээ болоод орон сууц захиалагч ба барьцаалагчийн хооронд эрх зүйн маргаан үүсэж байна. За шүүхтэр энэ маш хүндрэлтэй байдалд оруулж байна. Дуусаагүй барилга сая хэлсэнчлэн 2700 орчим нийтийн орон сууцыг дуусаагүй барилгаа бүртгүүлээд тухайн барьж байгаа хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж маань
банкхүүгийн санхүүгийн байгууллагад барьцаалаад зээл авчдаг объектор. Тэгээд тэр орон сууцндаа иргэдээс орон сууцны захиалга аваад байдаг. Иргэд орон сууцныхаа төлбөрийг 100% төлчөөд байдаг. Одоо гэрчлэгийг гарах хэрэгтэй. Гэрчлэгээ авах гээд бүртгэлд очихоор тэр гэрчлэгийг нь олох ёстой объект нь бүгдээрээ банк санхүүгийн байгууллагад барьцаанд байгаад байгаа. Тийм учраас тэр гэрчлэгийг гаргахгүй болчиход байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг дээрээ дуусаагүй барилгын бүртгэл болвол нэг талаас хөрөнгө оруулалт барьж байгаа иргэн одоо барилгын компани, нөгөө талаас орон сууцнд захиалж байгаа тэр иргэн хоёрын хооронд маш том эргэцүү маргааныг бий болгоод байгаа. Энийг тэгээ шүүх шийдэх болохоор шүүх ер нь хэнд нь өгөх юм бэ гэдэг асуудал орж ирж байна. Хэнд нь өгөх юм бэ? За тийм учраас одоо хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд би 1 сард энэ асуудлыг эрхцүү хувьд иргэдийг хохироохгүй байх чиглэлд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг яам дээр байгуулж ажиллуулсан. Яам дээр. За хуулийн төсөл маань боловсрогдод дууссан. Яамныхаа вебсайтн дээр байршуулсан. Иргэдээ санал авж байгаа. За нөгөөдөр буюу 4 дахь өдөр яамныхаа хурлын зааланд энэ хуулийн төсөлтэй холбоотой хилцүүлгийг олон нийтийн хилцүүлгийг зохион байгуулах гэж байгаа. За энэ дээр тодорхой одоо хуулиар танилцуулах гэж байгаа. Хуулийг. За ямар хуулиар танилцуулах гэдэг байгаа вэ гэхээр барьж дуусаагүй барилгыг зураг төсөл, хаалганы дугаар, газрын кадастрын мэдээлгүйгээр бүхлээр нь барилгын компани өмчийн барьж дуусаагүй үйл хөдлөх хөрөнгө гэж бүртгэдэг зээлийн барьцаанд тавьдаг байгаа. Бүх барилга улсын бүртгэл заавал бүртгэдэггүй сайн дурын үндсэн дээр явагддаг. Захиалгын гэрээг заавал бүртгэх боломж хязгаарлагдмал байна. Бүртгэл мэдээллийн үн зөв ил тод биш байгаа. Яагаад гэхээр хотхноор нь барьцаалцдаг. Одоо А барилга, Б барилга гэдэг. За тэгтэл энэ бүртгэл дээр болон иргэд захиалагчдын хооронд жишээл би зүгээр жишээ хэлчихье. Ийм хотхны А корпусын дуусаагүй барилга гэдэг нөгөө барилгын компани маань гэрчлэгээ аваад банкнд барьцаалаад зээл авчдаг. Тэгэнгүүтээ нөгөөдхийгөө болохоор улсын бүртгүүлээд иргэдээс орон сууцны нөгөө захиалга авахдаа нөгөө байрны дугаар өөрчлөгдчихдөг. Дугаараа өөрчилж иргэдээс орон сууцны захиалга авдаг. Иргэн болохоор мэддэггүй. Одоо тийм нар гэдэг хотхны А гэдэг одоо байрны тэдэн тоот гэдэг ингээд гэрээ хийдэг. Тэгтэл яг гэрчлэгээ авахтаа болохоор сар гэдэг хотхон нор ингээд өөр нэрээр А гэдэг корпусаа А, Б гэд орцоор нь 2 хуваагаад гэрчлэгээнүүдээ захиалгуудаа авдаг. За ингээд яг ингээд гэрчлэгээ авах болонгууд банк бол мэдээж одоо тавихгүй хамгийн эхэлж барьцаасан учраас давуу байдал үүсгдэг. Иргэний хуулийнхаа дагуу хамгийн эхэл тэр хөрөнгийг барьцаалж одоо зээл олгосон этгээд маань банк ус санхүүгийн байгууллага байдаг. За нөгөө орон сууц захиалж байгаа иргэд мэн болохоор тэр гэрээгээ улсын бүртгүүлээг байдаг. За ингээд шүүх аль талд нь шийдэх вэ гэдэг асуудал. За тэгэнгүүт энэ дээр одоо хууль хяналтын байгууллагууд зөвөр ямар асуудал руу ороод байдаг вөхөр энэ яг иргэний эрх зүй харилцаа байсан юм уу уг нь гэмт хэрэг биш, гэмт хэргийн журмаар шалгах ёсгүй. Гэхдээ энэ үнэхээр анханасаа санаа зорилготой иргэдийг заллим эхэлж хууль бус орлого олохоор сэдсэн тэр байрны одоо дугаар юмнуудаа одоо ингэсэн байсан гэдэг ийм гэмт хэргийн санаа сэдэлтэй нөхцөл байдал одоо тогтоогдтол юм бол явна. Тэрнээс уг нь бол энэ бол шалтгаан нөхцөл бас янз бүр үеж болно. Жишээлбэл одоо сая ялангуяа ковидын үеүүдэд бараа материалын үн нэгссэн, хил хаагдсан. Энтэй холбоотой маш олон барилгын компаниуд иргэдийн нөгөө хугацаанд оруулна гэсэн тэр гэрээний үүргүүд хойшлсон. Олон иргэд хохирсон. Тэгээ энэ хохирогчдын тоо бол одоо үлэмж нэмэгдэж байгаа. Цагдаагийн байгууллагууд бол зохион бол одоо маш их том ачаал үүссэн ба. Маш том ачаал. За ингээд нэгэнд хэрэг үүсгэхээр юу болоод байна вэ гэхээр